За сайн байцгаана уу дарханчуудаа та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За бид одоо улс даяараа коронавирусын хүнд одоо энэ цаг үеийг туулах нь одоо тодорхой болж байна. За ялангуяа манай Дархуул аймаг энэ хойд бүсийн аймагуудад маш их эрсдэлтэй нөхцөл байдал үүсжээ. Энэ цаг үеүүдэд одоо улсын онцгой комисс мөн аймгийн онцгой комиссийн нөхдүүд маань бол үнэхээр хүнд одоо цаг үеийг одоо туйлж биднийг хамгаалахын төлөө хичээн чармааж ажиллаж байна. Энэ хүмүүсийн ажилд дэм тус болох одоо хамгийн нэгдүгээр алхам болвол бид бүхэн одоо гэртээ энэ 5 хоногийн хугацаанд өөрсдийнхөө одоо энэ хөл хорионд байх ажлыг хийх хэрэгтэй. Хоёрдугаарт энэ хөл хорионы цаг үеүүдэд нийгмийн эмзэг давхаргынхан мөн одоо дотор байранд хоригдчихсан байгаа оюутнууд мөн бол одоо энэ фронт дээр нүүрэнд гарч одоо биднийг одоо хамгаалж байгаа энэ ажилчидтай бол үнэхээр санаа зовох ёстой. Тийм учраас миний хувьд одоо Дархуул аймгийн онцгой комисстой 74 ширхэг одоо дэлхийн өндөр түвшний стандартыг хангасан бүрэн хэмжээний аюулгүй байдлын хувцас мөн бас маск гар ариутгахын бодисыг бас хандуулж байгаа. Мөн бас Дархуул аймгийнхаа одоо номин худалдааны төв болон оргил худалдааны төвийн үүдэнд одоо фуд банк гэж ярьдаг юм да. Одоо хүмүүс худалдан авалт хийхдээ нэг нь нэгдэхгүй, хоёр нь хоёрдохгүй бүтээгдэхүүнийг худалдаж аваад тэр үүдэн тавьсан байгаа сагсанд одоо хийгээд энэ одоо хуримтлагдсан хоол хүнсийг оюутан залуучууд болон эмзэг бүлгийнхэнд одоо энэ онцгой комиссийнхнаар дамжуулж хүргэх ажлыг зохион байгуулж байна. Энийг одоо санаачилж байна. Энэ одоо арга хэмжээндээ зориулаад миний хувьд хувьасаа 5 сая төгрөгийг хандуулж байгаа. Мөн бас Дархуул аймгийнхаа бизнес эрхлэгчид бас боломжтой байгаа хэн бүхэн одоо бүгдээрээ боломж бүхнээ яг энэ хүнд цаг үед хуваалцаж нэгдэх хэрэгтэй байгааг уриалж гин бизнесмэнүүд минь бас амьдрал нь боломжтой байгаа хүмүүс та бүхэн минь бас боломжоор бие биенийгээ энэ цаг үед дэмжээрэй гэж уриалж байна. За мөн бас 3 дугаарт миний хувьд энэ эмзэг бүлгийн айл өрхүүдэд одоо жилд болгон энэ боломж бүхний хуваалцсан аяны хүрээнд одоо нүүрс тараадаг байгаа. Хүргэдэг. За энэ ажлаа бол бас хийнэ. Энэ чиглэлийн 3 одоо төрлийн хүмүүнлэгийн ажлыг одоо санаачилж та бүгдтэй хүргэж байгаагаа үгээр уламжлая. Та бүхэн минь энэ улсын онцгой комисс, аймгийн онцгой комисс, Дархуул аймгийнхаа удирдлагуудын одоо энэ гаргаж байгаа шийдвэрийг чам татуу мөрдөж гэртээ гэр бүлийнхээ төлөө, өөрсдийнхөө төлөө хөл хорионд одоо сайн ороорой. Ингэжээж бид бүхэн энэ цар тахлын хэм хэмжээг мэдж, хаагур тарсныг нь бүртгэж одоо аюулгүй болох ажил руу орох юм аа. Ингээд одоо Монгол орн Үрд Манданбаадрыг аюултай хүнд цаг үед Монгол хүний уужуу, тайван, ухаалаг, төвчээртэй нэгдэж чаддаг чанараа бүгдээрээ гаргацгаая. Бүгдээрэнд нь амжилт хүсье. Сайн цаг удахгүй ирэх баха. Баярлалаа та бүхэндээ.